жаргалтай ер нь бид тохироонд хүрэх одоо ийм нөхцөл байдалтай байна гэдэг ийм нэг ам унгаасан байдаг. Энэ дээр та бас нэг байр суурь илэрхийлж гэж би өмнөөс танаас асууж лээсэн. Энэ орд ер нь нөөцөөрөө бол одоо алтцсээрээ бол нэлээд өндөр байгаа шүү дээ. Энийг одоо стратеги ордод бүртгэх оруулах асуудал дээр бас таны хувьд ямар байр суурьтай байна? За энэ харамгтай орд бол бид нар бүгдээрээ мэддэг тийм ээ. Харамгтай нэртэй тэн дээр одоо Австралийн хөрөнгөний биржид бүртгэлтэй компани тэгээд Zanado Mines компани тодорхой хувийн эзэмшдэг гэдэг. За тэгэхээр би бол одоо нөгөө яг доктортлын энэ ордын хувьд ямар компани төр хятадын компани хэдэн хувь, Австрали хэдэн хувь, Монгол нь хэдэн хувь гэдгийг бол яг нарийн мэдээлэлгүй байна. Энэ өөрөө бол за ер нь бол алтны хувьд бараг нэг 140-50 тонн алтны одоо урьдчилсан нөөцтэй. За зэсийн нөөцийг би бас сайн санахгүй. Гэхдээ 2 сая тонн зэс гэдэг байгаа. За тийм баг. Гэхдээ энэ бол зэсийн хувьд бол нэлээд одоо тийм өндөр биш, бас ер нь бага агуулгатай ордондоо тооцогдсон. Гэхдээ хэмжээ бол бас байгаа. Тэгэхээр энэ тоог бол наривчлаад одоо гарах боломжтой. За дээрэс нь энэ өөрөө хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгдэж олсон ийм орд байгаа. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө стратеги ордод оруулах уу яах уу гэдэг асуудал дээр бол яригдж байгаа асуудал. Тий. Тэрнээс яг одоо тэгин ингэн гэж шийдвэр гарсан юм байхгүй. Эхнээсээ энэ одоо Эрдэнтийн нөгөө нэг үүсмэл орд энэ төр дээрээс эхлээл ингэ явж байгаа асуудал гэж байна. Оруулахгүй болохоор одоо яг манай Монголын талаас ямар хувилбартаагаар энэ одоо компаниудтай хилцэрт орно гэсэн үг үү? Яригдж байгаа зүйл байгаа юу? Ер нь төлөвлөгөө бий юу? Тий яг энэ нөгөө та бид хэд нөгөө нэг юу яасан штэ. Одоо нөгөө засгийн газрын өнгөрсөн оны одоо 11 сарын тогтоолороо учрал сайд бид хоёрт бас хувааж өгсөн одоо үүрэг чиглэлүүд байгаа. Энэ хүрээндээ бид нар ярьж байгаа. Стратегийн ордуудын одоо яг баталгаатай болгоцсон 16 ордынхаа хил хязгаарыг тогтоогоод дууссан. Оюутлагын ордыг гэхэд бид нар бүлэг ордын хэмжээгээр дахиад манайд нэг өгсөн үүрэг даалгавар нь болохоор энэ 39 ордын орд байж болох хавсралтанд нэрлэгдсэн 39 ордын судалгаа хийж байгаа. Тэгэхээр энэ өөрөө маш төвөгтэй асуудал байлаа. Юу гэхээр өөрөөр хэлбэл стратеги орд гэдэг хэлэхээр бид нар нэг багцаа авахаар дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-тэй доошгүй хэмжээний гэхээр одоо дотоодын нийт бүтээгдэхүүнээр бид нар багцаалаад үзэхээр 1.1 тэрбум доллар юм уу? Ойролцоогоор нэг 4 орчим их найд төгрөгнөөс дээш одоо эдийн засгийн өрөөгөөстэй ордыг стратеги орд гэж үзэхээр байгаа. Өөр биднэрт бол нэг айхтар тийм баримжаа алга. Тэгэхээр бид нар энэ ордын нөөц нь ямар байгаа. Дээрэс нь компани ямар компани эзэмшиж байгаа. Тэр компани цаана бүр өр зээлтэй юу гэдэг хүртэл асуудал нь орж иж шийдэгдэх байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бид нар манай яамны хувьд бол яг энийг эдийн засгийн тооцоолыг маш хурдан хийх боломжгүй байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар сангийн тэр дундаа энэ татварын ерөнхий газар түүний том татварын газрынхантай хамтарч ажиллах юм асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр бол цаг хугацаа нэлээд авнаа гэж 130 тоннд алт гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө бас зөвхөн алтынхаа одоо нөөцөөр бодоод үзвэл стратегийн ордод бусад ордуудтайгаа жишээд үзвэл стратегийн ордод орох боломжтой юм. Тий. Ер нь бол тэр 39 ордын нэрэн дотор байгаа байх гэж бодож байна. Тий 39 ордын нэрэн дотор тэгэхээр нэг тонн алт чи өөрөө 100 сая доллар шүү дээ тий. Тэгэхээр одоо 130 тонноор гэж үзэхэд ч юм бол энэ өндөр тоо гарна тий. Сүүлд хийсэн шинэ тэзүүгээр бол жилд 293 сая долларын ашигтай 30 жил ашиглах боломжтой гэдэг одоо байна л да. Ашигт малтмалын газар бол бас энийг судлаад олон жил явж л байсан юм шиг байгаа. Ер нь яг Монголын талаас судлахаар энэ нөөц нь багасаад байдаг. Өөрсдөө судлахаар нөөц нь өндөр гараад байдаг тал байна уу? Баггүй. Нөөцийг бол энэ ерөөсөө энэ орд чинь эрдэс соёлын мэрэгжлийн зөвлөлөөр орж одоо ордын тэзүү батлагддаг. Энэ тэзүү батлагдсан тоо бол эцсийн тоо байна. Мэдээж энэ дээр дахиад компани наривчлсан хайгуул хийж болно. Одоо тухайн лицензийн талбайд өргөсгөхөд наривчлсан хайгуул хийгээд тэн дээр шинэ нөөц нэмж олоод түүнийг нэмээд явдаг. Ийм юм бол байгаа. Тэгэхээр энэний нөөц бол бас яг эцсих гэж ойлгож болохгүй нэмэгдэх боломжтой гэж ойлгоо. Одоо ямар нэгэн хууль одоо оролцоо байна уу? Засгийн газраас уучлаарай нэмээд асууч тий. Ямар нэгэн оролцоо байна уу? Хоёр компани хоорондын асуудал. Одоо бол одоогийн байдлаар ямар нэгэн оролцоо байхгүй. Энэ өөрөө лиценз нь ном журмынхаа дагуу олгогдоод хувийн компани энэ ч өөрөө юу ч хийгдээгүй зөвхөн хайгуул хийгдээл. Одоо амнаад л ярина гэсэн үг үү? Хэрвээ хоёр компани тодорхой хилцээр Үгүй хоёр компани ч байгаа. Тэр нэг хэдэн ч компани байж болно. Энэ одоо төсөл дээр ажиллаж байгаа нэг л одоо хуулийн этгээдтэй засгийн газар яриа хэлцээ хийх байх. Гэхдээ одоогийн байдлаар бол огт хийгдсэн юм байхгүй. Зэсийн голчлон зэстэй холбоотой орд учраас манай орны хувьд бол зэсийн амнаат бол
дэлхийд дээр маш өндөрт орох амнааттай. Өөрөөр хэлбэл 20% амнаатыг бид нар тавьсан байгаа. Олон улсын дундаж бол нэг 8-аас 10% байдаг. Тэгэхээр бид нар зэсийн амнаатаа ярих хэрэгтэй. За дээрэс нь Монголд одоо аж үйлдвэрлэл уул уурхай эрхлэхэд 3 давгдшгүй шахуу болцсон хүчин зүйл байгаа даа шүү. Хамгийн том нь бол эрчим хүчний дутагдлын дээр байгаа. Энэ орд ашиглалтанд ороход эрчим хүчээ хаанаас авах вэ? Хоёрдугаарт нь усны асуудал байгаа. Усаа хаанаас авах вэ? Гуравдугаарт нь энд ажиллах мэрэгчлээ боловсруулагч хүн хүч хаанаас авах гэдэг. Ийм 3 асуудлыг шийдэхээс эхлээд ер нь бол бас нэлээд ажиллагаа байгаа л гэдгийг би. Гэтэ Монгол Тэгэхээр оюун толгойтой оюун толгойн бүлэг болно.